Их эзэн Чингис хааны өлгийн нутаг Хинтээ нуруу, Хинтээ баг Хинтээ нуруу манай монголчууд сайхан айлцгаагаарай. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Монголын 3 дахь том нуруу Хинтээ нурууныхаа талаар ярьж өгье. Хан Хинтээ нуруу, Чингис хааны өлгийн нутаг, Чингис хааны төрсөн нутаг Хинтээ нуруу гайхамшигт үзэсгэлэнт Хан Хинтээ нурууны талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй болъё. Лайк андарч, саб андарч, комент хийрээ. Хинтээ нуруу нь Монгол улсын Хинтээ болон Төв аймгийн нутагт орших нуруу юм аа. Чингис хааны турсан нутаг бөгөөд түүнийг нутглуулсан гэгдэг Бурхан халдун бол Хинтийн уланд харьяалагдана. Ноён оргилд нь асралт хайрхан далайн түвшнөөс дээш 2799 метрт өндөрт өргөгдсөн байдаг. Номхон далай болон хойд мөсөн далайн айс хав багтах онон гол, хэрлэн гол, туул гол зэрэг олон гол мөрөн тус нуруунаас их хавн урсдаг байх нэ. Хан Хинтийн дархан цаасд газар. Монгол орны зүүн хойд хэсэгт Хинтээ нурууны төв хэсгийн өргөн удам нутгийг эзлэн Хинтээ аймгийн Бачирät, Өмнө Дэлгэр, Төв аймгийн Мөнгөн Март, Эрдэнэ, Батсүмбэр, Сэлэнг аймгийн Мандал, Ерөө зэрэг сумдын нутгийг хамрах Хинтээ нурууны төв хэсгийн өргөн удам нутгийг эзлэн хойноос урагш 158 км, баруунаас зүүн тийш 185 км тогтсон Хинтээ нурууны дархан цаасд газар гэж байдаг. Хинтээ нурууны уул нурууд нь харьцангуй намхан бөгөөд хавтгай дүү бөмбөр оройтой зүг бүр тийш их аван урс голуудын хүндийг хоссон дүр төрхтэй уулархаг нутаг юм аа. Хинтээ нурууны гол чиглэл нь зүүн хойноос баруун урш чиглэн орших боловч салбар уулс нь өргөрөг дагаж баруун урдаас зүүн хойш сунш тогтсон байдалтай байдаг. Тэдгээрийн дотор баруун тийш салбарлсан Баг Хинтээ, зүүн тийш салбарлсан Их Хинтээ нуруу юм аа. Туул, хараа, ерөө, минж, захар, шороот, онон, эг, хэрлэн гэх мэт томоохон голууд тэдгээрийн сутгал олон жижиг голууд их хаван урсах бөгөөд нэг хэсэг нь хойд мөсөн далайн айсаад, нөгөө хэсэг нь номхон далайн айсаад багтдаг. Мөн цэнгийг уст нуурууд элбэг байдаг. Хан Хинтээд нэрд гарсан онон, эстийн, тарс, минж, ерөө, зуу, гутай, барах, бүснуур, галттай, бурх зэрэг олон тооны ангаах хувцастай халуун хүдэн аршаан ус байдаг. Хинтээ нурууны баруун хэсгээс их хаван урсах шарлан хонг хэмээх хоёр гол нийлж ерөө гол болон урсдаг. Тэдгээр голуудын бичирт харьцангуй өргөн хөндөй бүхий хонин нуг Хинтээ нурууны баруун хойд хэсэгт зэрэгцэн оршдог 5 зүйлийн шилмэс мод бүхий янз бүрийн хэв шинжтэй ой. Монгол оронд маш ховорцсон жодоо модны ой тайгыг хамгаалах зорилгоор улсын хурал 2012 оны 5 сарын 23-ны өдөр 57 дугаар тоо тогтоолоор нийтдээ 1,748,103 га талбайг хамгаалтанд авсан байдаг. Энэ жодоогийн мод нь Монголын хамгийн өндөр мод юм байна. Өндөр нь бараг 100 м хүрдэг байх гэж сонсч байсан. Хинтээ тайга бол Төв Аз, Сибирийн хөвчин өмнөд шувтрах байгаль цаг уурын онцлог нөхцөлд бүрэлдэн тогтсон. Хангаа хөвсгөлийн уултар ойныг бодвол гадаргын нам төвшөнд үүст тогтворцсон уулын хажуугийн зүг зовхсын ялгаа төв хэсэгтээ төдийлөн илэрдгүй онцлогтой. Хинтээ нурууны бусдаас ялгарх онцлог нь хамгийн их хур тундас ундаг бөгөөд гол горих, намг балчих, хад асаг бүхий гатлахад бэрх балар харанхуй ой хөвчтэй. Уулсын орой хэр нуруугаар ой модгүй нүцгэн боловч их зэгц асах хад дүүрэн царамтай. Монгол орны ой бүхий бусад нутгаас ихээхэн өвөрмөц цэвэр тайгын ланд шабт бүхий газар юм аа. Баг Хинтээ нуруунд алтан үлгий 2646 м. Хийдийн сардаг 2666 м. Шар булгийн сардаг 2534 м. Гил уул 2551 м. Төвшин уул асгтын сардаг зэрэг өндөр улс бий. Хинтээ нуруунаас зүүн тийш салбарлсан Их Хинтээ нурууны салбар уус нь Баг Хинтээ нурууны уусаас харьцангуй намхан оргилуудтай. 2300-аас 2400 метраас дүүл хэтэрдэг Их Хинтээ нурууны хамгийн өндөр оргил нь Бурхан халдун аа. Энэ манай Чингис хааны онгон байдаг гэж ярьдаг. Бурхан халдун хайрхан маань Их Хинтээ нурууны хамгийн өндөр оргил нь байх нь энэ нь 2362 м өндөр бол байх нэ. Үүнээс гадна Дуутян, Сүүхлэг, Бирягийн ан, Шитэн баг орц гэх мэт сүрлэг сайхан уус бас байдаг. Хинтээ нурууны дархан цаасд газрын ойн сангийн талаар жоох ярив.
Төв Азийн эрсдэс уур амьсгалтай нөхцөл зохицон ургадаг. Байгалийн жамаар нөхөн сэргийх чадвар нэн хязгаарлагдмал төмөр хөнөөлч шавд болон хүний үйл ажиллагааны зэрэг нөлөөлөлд хялбархан өртдөг уулын ой юм а. Хаан хинтийн ой мод нь гол мөрний усны нөөцийг зохицуулах, хөрсний эвдэрлийг хамгаалах, уур амьсгалыг зөөлрүүлэх, амьтан урмал, бичил битний амьдрах тааламжтай орчныг бүрдүүлэх, мөнх цэвдгийг тогтоон барих зэрэг экологийн өндөр ач холбогдолтой байх нь. Нийт ойн сангийн талбай нь 553,170 мянган га талбай. Түүний орчмын бүсийн ойн сангийн талбай нь 801,451 га гэж тогтоосон. Хаан хинтийн дархан цаасдаг газрын ойн сангийн 96.8% шилмүст, 3.2% нь навчид, орчны бүсийн ойн сангийн 92.3% шилмүст, 7.7% нь навчтай юмд тус эзэлдэг. Хинтийн нурууны дархан цаасдаг газрын нийт ойн сангийн талбай 30.1 мянган гаанууд шатсан байна. Харамсалтай. 10.2 мянган гааг нь огтлсон аж ахуй түлш түлээ мужаа амтралт хэрэгсэн гэсэн үг. 41.8 мянган гаан тармаг ой сэрэг гэсэн үг тийм байгаад 11.4 мянган гаанууд ойжих талбай байна гэсэн үг. Одоо нөхөн сэргэлд ой моджуулах тийм талбай байна. За хаан хинтийн нуруунд сүүлийн 30 жилийн судалгаанд сурцсан үр дүнгээс үзэхэд янз бүрийн экологийн орчинд ургасан 85%-ийн 389 төрөлд хамаарах 1229 гуурст дээд ургамалтай байх нэ. Хинтийн улсаар төрөл бүрийн жимс жимсгэн, эмийн болон гоо сайхны тэжээлийн хүсний ургамлаар ийм нэм баялаг байдаг. Тухайн нутгийн ургамлын аймгийн онцлогийг харуулж чадах унган завсрын унган үлдэц ургамлууд бас их байдаг. Хаан хинтийн уулсын систем нь Монгол орны Амьтны аймгийн газар зүйн мужлаар хинтийн тойрогт хамаарна. Хинтийн нурууны төв хэсэг нь буюу онон хэрлэн туул хараа ерөө минж голуудын савны ихний уулзур болсон зэлүүд хөвч тайган хөхтөн амьтны зүйл бүрэлдэхүүнээрээ Евразийн шилмүс тайгын хөхтөн амьтны бүрэлдэхүүнтэй ойролцоо. За хинтийн нурууны дархан цаасд газарт Монгол улсын улаан намд орсон 5 зүйлийн амьтан 4 зүйлийн шуу бас байдаг байна. За хинтийн улсанд хамгийн түгээмэл тархсан амьтан бол сааралч хүн байна. Шар өнөг, хүрэн баавгай, шилүүс, дорго, ойн булга, нохой зээх, хээрийн солонго, бууг, одоо бодон гахай гэх мэт амьтад бас байдаг. Мөн түнчлэн хинтийн нурууны дархан цаасд газарт нэлээд хэсгийг нь мэрэгчд хөхтэй амьтад эзэлдэг байх нь. Эдгээрээс дурдвал сүлт, зурам, жирэх, хэрэм, огтон, сохор намин зэрэг 19 зүйлийн мэрэгч амьтад бас байдаг. Мөн түнчлэн олон төрлийн шавж, хортон шавж ялангуяа тэнд их байна, модыг иддэг. Олон төрлийн нүүдлийн ба нүүдлийн бус шувууд байна. Тэр олон том гол мөрөнд олон төрлийн загас байна. Жишээл тул загас гээл байж гин. Ийм сайхан нутаг байгаа манай энэ нуруу. Их эзэн Чингис хааны хөлгийн нутаг хинтийн нуруу. Хинтээ багын хинтийн нуруу манай монголчууд сайхан айлцгаагаарай. Аялахдаа миний байг захиаддаг юм цэвэрхэн аялаараа хоггүй аялаараа гэдэг үгийг байнга хэлдэг. За ингээд бүгдэнд нь амжилт хүсье. Хинтийн нурууны талаар тодорхой хэмжээний мэдээлэлтэй болсон гэдэгт итгэлтэй байна. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.